Комментийн бэлгээ гэдэг чинь баг ингээд овг нэр шиг болоод явлаа л үйлдэл хийхгүй. Би яг өнөөдөр амьдарч байгаа амьдралдаа бол үнэхээр хаппи байдсан шүү дээ. Үнэхээр сэтгэл хангалуун байдгийн. Түүх гэж үзэхэд хажууханд байж байгаа өчигдөр байхгүй юу? За би Ховд аймгийн Чандган сумд төрсэн сэтгүүлч мэргэжилтэй тэгээ Мегмаржуйн Батбэлэг гэдэг залуу байна. За тэгээд хэвлэл мэдээллийн салбарт бол 2005 оноос хойш ажиллаж байна. 15 дахь жилдээ. Хүүхэд нас Ховд аймгийн Чандган сумд өнгөрлөө. Би дүүнэртэйгээ заримтай нэм жил дараалал төрсэн. Манай доотлын дүү надаас нэг дүү, тэрний дүү тэрнээс нэг дүү гэх ингээд олон ирчүүл ингээд 5 залуу бид нар бас эмэгтэй дүү байгаа. Игч байна. Тэг их олуула ёстол нөгөө нийгмийн нөгөө юу гэдэг нэг ороо бусгаа үе гэдэг тэр үеүүдэд ёстол нөгөө олонныхоо хүчээр бужигнаан дундаал өнгөрсөндөө тэр үе зүгээр юу гэдэг ихэр надад их хэцүү байгаа юм шиг бидэнд тийм хүнд байсан юм шиг төсөөлөл байсан хэрнээ нийгэм өөрөө тийм л байсан баг. Манай ижил ганцаараа борцох яриад амбартаа гаргаж шоожилж байгаа юм шүү дээ. Бүх айлд очихтол гэрээ эзэгтэй түлхүүрээ бариад амбартаа гардаг байсан. Тэндээсээ л борцох оруулж ирдэг байсан биз дээ. Өдөрт юу идчихсэн те? Өвлийн урт цагийг яаж давж туулж юм манайх. Цувдаа хянцагнаас өөр юугээр хоног төрүүлж ирсэн те? Өглөөний нормонд ээж өгдөг 2 ширхэг борцохоор би яд өдрийн үл залгуулдаг байсан юм. Хизээ хүртэл би оймсны мохорд барааны савнгийн хилтерхий хийж өмд цамцаа угаадаг байлаа гэд ингээд бодохоор одоо бас сонин. Тэгээ тэр чинь одоо нэгэн бодлын дурсамж болцсон. Сэтгүүлч Батбэлэг гээд нэгээс илүү нөгөө комментийн бэлгээ гэдэг чинь баг ингээд овг нэр шиг болоод явлаа л олон жил хийж штэ энэ ажлыг. Нэг асуудал нь юу юм хэр нөгөө хувь хувьсгалын бүхэл зүйл ингээд олонний нүдний өмнө ил болчихдөг юм байна л та. Би хантайгаа 2008 онд танилцж исэн. Тэр үед миний хань 19 настай охин байсан. Тэгээ 19 настай охинтой би танилцаж, ханилж, айл гэр болж 2015 он 16 он хүртэл тэр амьдралаа. Нэг сайхан хүүтэй, хүү минь одоо 8 настай. Ханыхаа талаар бол их олон зүйлийг одоо энтэнд ингээд нэг тийм тоочоод яваад ах хүсэлтэй биш. Зүгээр мэдх улсууд нь мэднэ. Миний ань одоо юу гэдгийг шудрах, зарчимж, туйлбартай, итгэл үнэмшилтэй, чиг байх тэр нуруу ухааныг бол надад одоо ёстой нөгөө амьдралын багш шиг ингэж сургаж өгч ирсэн тийм өсвөө байдаг. Тэгээд харамсалтай нь би ханаа цаг усаар алдсан. Тэгээ одоо ч гэсэн би бас ер нь бол ханыгаа дотроод хийгээд амьдэрдэг болдог. Хүний хувийн амьдрал бол хэцүү л байна да. Энэ ардлын эндэр дээр очиж суугаад хийж байгаа ажил маань болохоор одоо нэг орчлонгийн төгсгөл хажууд нь байж байгаа хүн шиг зарим хүнд нь харагддаг юм шиг байна. Өөг нь олж харах гэдэг юм а гэж. Өөрт байгаа мэдрэмжийг бас хуваалцъя гэж бодоод сууж байна. Тэгээд ерөнхийдөө бол Ахмад наснуудтай олоудаа уулзж байна. Хөргөлгөөлсөн ээжүүд их хэрж асуудал ярьж байна. Ажилгүй амьдралын баталгаачих төвшин доогуур, дунд доогуур орлоготой тийм иргэд бас нийгмийг шүүмжилж бас нэлээд хэрж санацтгэглээ хүргэж байна. Тэр болгоныг нь би ингээл аваад цензургууд амжуулж тийм үүрэгтэй гэдэг ойлголт хандлагаараа залуучууд бай ямарваа нэгэн нийгмийн одоо альч бүлгийн хүнтэй очиж уулзаад өнөөдрийн нийгэм, өнөөдрийн Монголын амьдрал, өнөөдрийн улс төр, өнөөдрийн удирдан зохион байгуулж байгаа арга барил эдийн засгийн хүрээнд ч нийгмийн хүрээнд ч юм таалагдж байгаа нөхөр үгүй л гэж байна. Яах ёстой вэ? Өөрчлөх хэрэгтэй. Яаж өөрчлөхийг ингэж тэгжгээд гэд зүйлсүүдийг ярьж байгаа. Ганцхан зүйл байна. Үйлдэл хийхгүй. Үйлдэл хийхгүй байж өөр өөрчлөлтийг өөр үр дүн хүснэ гэдэг бол өөр утгагүй.
нийгмийн хамгийн их одоо идэвхтэй хэсэг буюу нэг 18-аас 35 орчим насны залуучуудын 64% гэсэн тоо гарсан байсан. 18-аас 35 насны залуучууд буюу энэ улс орны үндсэн зүрх тархи нь өөрөө сонгуулийн ямар нэгэн үйл ажиллагаанд оролцдог. Нэг ч удаа санал өгдөг хүмүүс. Та бал барьж сонголтоо дугуулахгүй болохоор таны өмнөөс ямар өөрчлөлтийг хэн хийх вэ гэдгийг л бодчих хэрэгтэй. Би энийг бүр яг зориуд боломж олцсон дээр нь хэлье гэж бодож байгаа. Залуучуудаа нийгмийн идэвхтэй бай гэдэг нэг юм зүйл хэсэг явлаа шүү дээ. Одоо би энийг өөрөөр хэлэх гэж байгаа. Залуучууд нийгмийн идэвхтэй болцсон. Нийгмийн идэвхтэй болцсон. Одоо тэгвэл үйлдэлхий. Би энд бол ямарваа нэгэн зөвлөлт юм уу элдв янзын зүйлд урайлан дуудаж төрөхөхгүй. Энэ нам нь сайн, тэр нь муу, тэр мундаг гişүүн, тэр муу гişүүн гэдэг зүйл байхгүй. Өөрийнхөө итгэл үнэмшлэр зүгээр сонголтоо хий. Оролцож байж өөрчлөлтийг үр дүнгэл нэхнүү гэхээс биш ямар ч оролцоогүйгээр өөрийнхөө өмнөөс шийдвэр гаргаснаа бид нар бас буруутгах болохгүй байхгүй. Яг тэгэхээр чи гэртээ байжсэн шүү дээ тэр үед. 1990 оны ардчилсан хувьсгалыг гардан зохион байгуулсан эн чинь Монголын улс төрийн нийгмийн маш том түүх шүү дээ. Түүх, хувьсгал. Гэхдээ энэ бол түүх гэж үзэхэд хажууханд байж байгаа өчигдөр байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол энэ түүхийг бүтээлсэн хүмүүс чинь бүгдээрээ амцэрүүн байж шүү дээ. Төр нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод ингэж явж шүү дээ. Ер нь бол нэг үеэрээ нэгтцэн, үзэл бодлороо нэгтцэн хүч гэдэг бол хамгийн цул хүч. Энэ бол мөнгөөр нэгдсэн, ашиг сонирхлоор нэгдсэн, албан тушаалаар нэгдсэн нэгдлээс хэд дахин 100 мянга дахин хүчтэй нэгдэл энэ байхгүй юу? Хүн төрөлхтний нийгэм маш их соёлжж штэ. Соёлжж гин. Үндсэндээ дэлхийг жижигхэн болгочлаа штэ. Юу нөгөө элдв янзын чагсаал, үүмэн, самуун одоо нөгөө 2008 оны 7 сарын 1 шиг ийм нөхцөл байдал үйл явдал чинь тэр болгон гарахаа байчихсан. Маш соёлтой хэлбрээр иргэн эвсэн нэгддэг боломжууд бүрдсэн. Маш соёлч хэлбрээр үзэл бодлоо илэрхийлдэг ийм орон зайнууд нэгдсэн. Би юу гэж хэлж ийм хэрэг өөрт байгаа эрхээ эдлээл гэж хэлж байгаа. Өөрт байгаа энэ ардчилсан Монгол улс энэ бидний эцэг гэж нэрлэж байгаа сая шинжлэн өөрчлөлт батлагдсан үндсэн хуулинд бидний эрхийг маш олон зүйлээр хамгаалаад баталгаажуулаад өгсөн зүйлсүүд байна. Энэ нэг нь одоо та бидний яриа сууж байгаа юм үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, за дахиад маш том мундаг эрхийг үндсэн хуулинд заагаад өгсөн нь хүний сонгогдох эрхийг шашин шүтэх, эс шүтэх хэрэгтэй хамттан ингээд батлаад өгчихсан байна. Тэгээ яг өөрөөр хэлэх юм бол та эрхээ эдлэхт чинь үүрэг таныг дагаж очдог учраас ардчилсан нийгмийг эрхтгч нийгэм л гэж тодорхойлоод байгаа л гэж би ойлгодог. Үүдээр алхаж гараад боломж. Гудамжныхаа хог цэвэрлээл боломж. Автобусны буудлын дээр нэг жижигхэн одоо нэг аяг халуун цай нэг 5 хоол авчиж зараад боломж. 100-ндоо 2 талах барайл гарлаа боломж. Юус боломж өргөн бид нар маш боломжгүй нийгэмд болгоод амьдарч ирсэн шүү дээ. Би хэлээд шүү дээ айл болгон хайрсан борцг аваад амбартаа чойжилддаг үеийг давчсан хүмүүс шүү дээ. Тэгээ энээс илүү өргөн боломжийг бид нар тэгээд харахгүй бол зарим юмыг хатуухан хэлгээд бас өөрийн арчаагүй гэдэг зүйлээ хүний эрх гэд ойлгочихсон нэг ийм том үе бүр амар боожж штэ. Одоо гिज хэлэхээр бол бас айгуу дургу. Чи одоо баян болцсон юм уу? Одоо миний хувь амьдрал ч гэсэн тийм одоо юу гэдэг тэр эдийн засгийн эд дагуулгаар нь хэмжих юм бол одоо хүн харахад инээдтэй. Гэхдээ эн чинь ингээ боломжийг ирж хагаад хахаар ингээл даваал цаана дандаа боломжууд ингээл нэгдэл байдаг нь өөрөө энэ нийгмийн чинь хамгийн гол юм шүү дээ. Хаалга болгоны цаана дахиад хаалга гэж. Ингээд ерөөс өөрийнхөө боломжийн хаалгыг онгойлохгүй. Тасгийдл дотроос нь хаачаад тооноор нь бэлээ хоол унахыг хүлээж идэг ийм утгагүй амьдрал бол энэ ардчилсан нийгэмд бол зохихгүй байхгүй юу та. А түүнээс би өнгөрсөн бүх зүйлийг үгүйсэхгүй. Өнөөдөр байгаа бүх зүйлээ чамлахгүй. Маргааш байх боломжийг ч гэсэн үүсэхгүй. Энийний тулд л хамтдаа үйлдэл хий гэдгийг л би дахиж хэлээд байгаа. Би яг өнөөдөр амьдарч байгаа амьдралдаа бол үнэхээр хаппи байдаг шүү дээ. Үнэхээр сэтгэл хангалуун байдгийн. Юунд их олзуурхдаггүй гэхээр өнөөдрийг хүртэл явахдаа би жинхэнэ хүмүүстэй нөхөрлөж байгаа. Жинхэнэ хүмүүсийн дунд амьдарч байгаа.
жинхэнэ худлаагүй үгийг сонсож байгаа. Хуурамч цаасан малгай өмсөхгүй байх. Магтаал нь бодтой. Зэмлэл шүүмжлэл нь бодтой. Энэ тэнцүүхэн ийм орчинд л ингээд явж байгаа болохоор над одоо өдөр болгоны цаг минут болгон одоо тийм үнцэнтэй санагдж эхэлдэг байхгүй. Хизээ амьдралдаа хүн таашаалах болж эхэлж байгаа хэрэг өдөр хоног өнгөрөөж байгаа нь утгагүй болж эхлэх үедээ. А түүнээс карманд байгаа мөнгө нэмгэрэхт биш шүү. Тэгээ энийг л хэлэх гэсэн юм.